Манай улсын залуучууд нийт ажиллах хүчний 57.2%-ийг эзэлдэг боловч нийт ажилгүй байгаа хүмүүсийн 55% нь залуучууд байгаа юм. Эхлээд сургууль төгсөөд ажлын байртай болтлоо. Нэг монгол залуу ойролцоогоор 2.6-аас 2.9 жилийг ажилгүй өнгөрүүлж байна гэсэн судалгаа байдаг. Тэгвэл үүний гол шалтгаан нь ажлын туршлага, нөгөө талаас шинэ боловсон хүчний ур чадвартай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Олон улсын залуучуудын хөгжлийн индекст 183 орноос Монгол улс 71-т бичигдсэн. Энэхүү индекс нь улс орны залуучуудын эрүүл мэнд боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон улс төрийн идэвх оролцоо гэсэн 5 үзүүлэлтээр нь жагсаадгаа. За манай орныг залуучуудын хөгжлийн индексээс байр ухрааж ба үзүүлэлтийн нэг бол залуучуудын хөдөлмөр эрхлэлт юм. Манай улсын ажилгүй байгаа иргэдийн 55% нь залуучууд байна. За учир нь ажил олгогчийн зүгээс тавигдах шаардлага хэд өндөр буюу 20-оос 3 жилийн ажлын туршлагатай гэж заадаг бол за нөгөө талаас шинэ боловсон хүчнүүдийн хувьд цалин голох, за амар хэлбэр ажил хийх сонирхолтой байдаг гэдгийг албаны хүн хэлж байна. Маш олон ихтэй сургуулиуд байдаг. За мөн дээрээс нь одоо нөгөө ажлын тур тавигдах шаардлага маш их тавьчихдаг учраас залуучууд маань ерөөсөө мэрэгчлэр ажиллах боломжгүй болоод байгаа. Жишээлбэл ерөөсөө бүхий л мэрэгчлэлээр дандаа одоо 2-3 жилийн туршлага харж байгаа учраас нөгөө ихтэй сургууль төгссөн залуучууд маань ямар ч туршлагагүйгээс олоод тэд нар мэрэгчлэр ажиллах боломжгүй одоо энэ тэнд хүний нөөцч гэдэг юм уу, офис менежер, тим одоо нэг 45-гийн курс суугаад яг тэр чиглэлээр ажиллая гэж ирж байгаа хгүй. Мөн дээрээс нь үнэхээр мэрэгчлэр ажил олж чадахгүй учраас үйлчлэгийн салбарт одоо ажиллах тийм залуучууд их байгаа тань. За мөн мэргэжлэрийн ажиллах сонирхолтой залуус нэмэгдэж байгааг хэллээ. За тиймээс залуучуудын хувьд хамгийн гол нь ажиллаж туршлагатай болох нь чухал гэдгийг онцолсон юм а. За одоогийн байдлаар залуучуудын хөдөлмөрийн төв бюджет 500 ажлын байр нээлттэй байна. За ихэвчлэн үйлчлэгийн салбарт олон захуудын орон нутагт тоогооч, засварчин болон туслах малчны ажлын байр байгаа юм байна. Туршлагагүй байна гэдээ сургаад авъя гэхээр цалин мөнгө маш их голдог. Тэгэхээр цалин мөнгийг харахаас илүүгээр ажлын туршлагатай болохын төлөө ажиллаарай гэж хэлмээр байна. За мөн манай дээр бол байнгын ажлаас гадна цагийн ажил зурчилдаг байгаа. За цагийн ажил хийх сонирхолтой залуучууд маш их байдаг. Өнгөрсөн 2016 оны үед бид байнгын ажил дээр 4,000 гаруй, цагийн ажил дээр 13,800 гаруй залуучуудыг цагийн ажил зурчилсан байдаг. Манай улсын хүн амын 21.7%-ийг 14-с 24 насны залуучууд эзэлж байгаагаас за тэдний 28.1% буюу 180 гаруй мянган төрийн ба төрийн бус өмчийн ихтэй сургууль, коллеж, за мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцж байна гэсэн судалгаа байдаг. За эдгээр суралцж буй оюутан залуус хичээлийнхээ хажуугаар цагийн ажил эрхлэх сонирхолтой байдаг. За тиймдээ цагийн ажил эрхлэх сонирхолтой залуусыг дэмжиж ажилдаг за зуучлалт байгууллагын нэг бол Монголын залуучуудын хөдөлмөрийн төв биржээ. За тус биржийн хувьд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор цагийн болон байнгын ажлын байранд 5 дахь жилдээ зурчилж байгаа. За мөн цагийн ажилтан нарт зориулан 7 хоног бүрийн пүрэв гарагт сургалт зохион байгуулдаг байна. За тус сургалтаараа цагийн ажилтан гэж хэмбэ? За цагийн ажлын дэвтрийн талаар цагийн ажлын хөлсний тухай, за мөн хариуцлагатай цагийн ажилтан гэж хэмбэ зэрэг сэдвээр сургалт явуулдаг байна. За сургалтад сууснаар залуучууд хөдөлмөрийн төв биржид бүртгэлтэй болох, за цагийн ажлын дэвтэртэй болох, за мөн ажилд зуучлуулах бүрэн боломжтой юм байна.